За намайг арилтын мөхцөл гэдэг одоо 48 настай. За миний одоо яг үндсэн өөрийн боловсрол бол хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер мэргэжилтэй. Одоо би Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах мэт засалд ороод одоо 6 жил болж байна. За хамгийн анх энэ өвчнөр болохоор 20 настай байхдаа халдварт Б-гийн гепатит өвчин туссан байдгийг. Тэгээд тухайн үед Б гэж мэдэхгүй байлаа. Тэр үед 94 он нэг удаагийн зүү тариур гэж гараагүй байх үед шилэн шиприцнээс халдвар авсан байдаг. За тэгээд тухайн үед 10 жил төгссөн оюутан байсан. Тэгтээ нөө соёл урлагийн сургуулийн бүжгийн машин ангид 1-р курст суралцж байхдаа нөгөө тийм халдвар авч өвдсөн байгаа. Тэгээд өвдснөөс хойш нэлээд хүнд элегний нөгөө вирусын идэвхжил өндөр яваад тэг мэрэгчлээ тэнцэхгүй болоод гарсан. Тэг одоо тэрнээс хойш нөгөө вирусын маань идэвхжил явсаар байгаад цирроз болоод тэгээд дараа нь болохоор жирэмсэн хамгийн бага хүүхдэд төрүүлэхэд циррозтой байж байгаад тэгээд хүүхдэд төрүүлсний дараах нь нөгөө биений дархлаас сулардаг учраас хавдар болсон мэс элэгний хавдар. Гэхдээ элэгнийхээ хавдрыг бол маш бага одоо эрт илрүүлж чадсан нөгөө түлэх юм уу эсвэл нөө соц бөглөх гэдэг ажилбар дээр нь барьж авч чадсан. Гэсэн хэдий ч нөгөө тэгээд бид нар хавдраа болохоор төлөөлж имжлүүлж ийсэн. Тэгээд уг нь сайхан идсэн ч гэсэн нөгөө вирусын гаралтай цирроз маань бүр хүндрээд тэгээ бүр элэг солиулах хэмжээнд хүртэл очсон байдаг. Тэгээ одоо элэг солиулаад 6 жил болж байна гэдгөө. Ер нь бол хүн энэ вирусын идэвхжил гэдэг юмыг бол хоол унд амьдралын хэв шинжнээс л ер нь мэдчих хэвээр мөлий. Бидний үед өөрсдөө ч жоохон байж бас одоо шиг ингэж онлайн ертөнцийн хэвлэл мэдээллийн эрүүл ахуйн мэдээлж бас аяг дутмаг байдаг байсан байна. Тэгээд одоо нэг юм тариач гэсэн нөгөө вирусын эсрэг вирус одоо дарангуулах одоо өнөөдрийг шиг юм Б вирусын эм энтер гэж гараагүй байлаа. Тодорхой хэмжээгээр л яг нөгөө дүүргийнхээ 2-р шатлалын 1-2-р шатлалын өрхийн эмнэлэг болон 1-2-р шатлалынхаа эмчнэр эмнэлгийн хяналтанд явсаар байж байгаа л тэгэл ер нь явандаа л жил ирэх тусам нөгөө хүндэрсээр тэгсээр агал хүүхэд гаргах тоолонд эмэгтэй хүний дархлаа унахаар л тэгээд нөгөө хавдар гэдэг нь бол үүсчдэг юм байлээ. Гэхдээ би хичнээн нөгөө эмнэлгээр 2-р шатлалын эмнэлгээр явж исэн ч гэсэн нөгөө манай бусад газрыг бодоход ингэж боддоо шүү. Намайг хянжсэн, эмчилжсэн нөгөө дотрын эмчийн маань надад өгжсэн зөвлөгөө аягүй сайн байсан. Тийм болохоор одоо ингээ вирусын зөвлөгөө мэдээлэл сайн өгчөөс учраас нөгөө хавдар болоход цирроз болоход энэ төр нэг тийм сэтгэлийн тийм нөгөө хүмүүс ч аягүй чочор хүлээж авдаг. Надад бол тийм юм байгаагүй. Ерөнхийдөө энэ бол хавдар болох боломжтой. Хавдрыг бол эрт үе дээрээ хэрвээ ингээ мэдээд эмчилж чадах юм бол идэх боломжтой гэдэг юм байсан учраас нэг тэгж жочирдож хүлээж авч ингэж нөгөө хүмүүс шиг би одоо өглөө энтер гэсэн тийм айдас бол байгаагүй. Айгу 50 хүлээж авсан. Бас тэгээд нөгөө элэг нөгөө хавдартаа болоод энэ хавдар судлалын үндэсний төв дээр хяналтанд ороод явж байхад бас нөгөө эмчнэрийн мэдээлэл сайн байсан. Тэгээд бас элэг солиулахад яг гол хямарч исэн юм маань болохоор донор олдохгүй л аюу хэцүү байдаг гэсэн. Тэгээ нөгөө өөрийн төрсөн донорын цусны бүлэг таарахгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд болохоор тухайн үед нөгөө донорын хууль арай шинжлэгдээгүй байсан. 19 онд 19 онд ч нөө 25 нас хүрээгүй бол донор болохыг зөвшөөрдөг байлаа. Тэгээд хүүхдүүд маань яг нөгөө донорын хэмжээнд очих насанд хүрээгүй байсан. Тэгээ өөрийн төрсөн донор болохоор цусны бүлэг таарахгүй. Тэгээд доноргүй жоохон сандраж үлээсэн. Тэгээд ярилцж байгаа Дахтуу хамаатан садныхаа групп чатан дээр одоо би юм болчлоо гэдэг зар тавиад надад ганцхан хүн л одоо би танд туслая гэсэн санал ирсэн. Тэр нь ч гэсэн айгүй сайхан таарсан. Тэгээд одоо тэгээ
ерөөсөө нөгөө айсан чачирдсан нөгөө өөрөө нөгөө ийм юм болно гэдэг мэдээлэл сайтай байсан болохоор бас дээр нь нөгөө өөрөө бас сайн судалж ийсэн. Тэгээ би ч бас өөрөө нөгөө хоолны технологич инженер хүн болохоор би бас нөгөө тэр талын мэдлэг энэ төр өөрт байсан болохоор ер нь юмд арай жоохон тайван хүлээж авсан. Тэгээ эдгэхтэй ч гэсэндээ нөгөө өвчний өмнө нэг бууж өгч хамтарч уйл сэтгэл санаагаар унсан ийм үзэгдэл бол надад байгаагүй. Яг нөгөө биеэрээ туулж үзээгүй байсан болохоор хагалгааны явц, хагалгааны дараа хүндрэлүүд тэгээд би ч бас нэлээд дахиж нөө хагалгаанд орсон. Дараа нь бас нэлээд муудсан энэ төр юм байдаг. Гэхдээ тэр болгон дээр бол яг туулж үзээгүй учраас тухайн үед л хэцүү юм шиг байсан. Гэхдээ ерөнхийдөө бол нөгөө энэний ард гарч чадна гэдэг юмнаас ерөөсөө сэтгэлээр унжаагаагүй. Тэрэндээ бол өөртөө болон хамгийн гол нь энэ бүх мэдээллийг өгчээсэн эмч нартаа их маш их баярлдаг. Тэгээд миний бодлоор л ингэж боддتي. Одоо би бол их азтай байна. Өөрөө ч бас нөгөө мэрэгжлийн дагуу судалж сонссон мэдсэн юм айгүйх байгаах. Дээр нь бас нөгөө манай эмчнэр ч гэсэн надад ингээд бүгдийг ингээ ойлгуулж исэн болохоор хилээд яриад ингээд байсан болохоор би мэдээ. Зарим хүмүүс бол тийм тэгж чаддаггүй, гинт сонсдог, чочирддаг. Тийм болохоор нөх хүн чинь өөрөө сэтгэлийн амтан гэдэг штэ. Нөх хүнийг үгээр өхүүлчих болно, сөхүүлчих болно гэж ярьдаг. Яг тэрнтэй адилхан тэгээд нөгөө танин мэдэх юм уу эсвэл өөрийнхөө төлөө өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө мэдлэгээ ч юм уу нэмэгч ингэж боловсруулах тал дээр жоохон анхаарал тавьж явах юм бол нэг ямар ч өвчин бол тийм давж гаршгүй, тийм хүчин туулж болшгүй бууж өгөхөд амархан тийм юм бол байхгүй л гэж боддог. Надад бол тэгээд хүн өөрөө сэтгэлээрээ би болон дэлэнд энийхээ төлөө би яаж энэ өвчнийг яаж ялан дийлэх вэ гэж өөрөө бодож мэдэж судалж тэгээд нэг хоол идсэн ч байсан, унтаж хөвцөн ч байсан гэсэн ингээд бүх юмн дээр аль болохоор л өөрийгөө эрүүл байх талаас анхаарал явах юм бол ер нь ялахгүй өвчин гэж байхгүй л гэж боддог доо. Бүр багаас нь цэцэрлэгт байхаас нь одоо сургууль хүмүүжүүлэхээр одоо нэг залхааж биш нөгөө социализмын үеийн ингээд ширээний ард сууж агаад биш тоглоомын аргаар ч юм уу энгийн ингээ амьдралын өдөр тутмын аргаар заавал цэцэрлэг сургууль гэхгүй иргэд өөртөө ч гэсэн өөр хүүхдүүдээ гэртээ энгийн дадалж уршил одоо хамгийн түрүүнд амны хөндийн ариун цэврийг сайн сахиж тэрийг ингээ зөв арчлах тэгээ эцэг их нь хүүхдүүдийнхээ амны хөндийн ариун цэвэрт бас аягүй сайн анхаарч тэрийг одоо хэрвээ өвчлсөн байвал засаж за тэгээд нөгөө сургуулийн ийм насны суралцах төвшөнд хүрээд ирэхээр цэцэрлэгийн нас болон багангид нь ингээд эрүүл ахуйн хичээл ч юм уу эсвэл нөгөө одоо болохоор нөгөө хөт дизайн урлаг дизайн технологи гэж даад бидний үед болохоор нөгөө хөдөлмөрийн хичээл гэдэг гэсэн шүү дээ. Тэр үеэр чинь нөгөө хоол унд хэрхэн боловсруулах, ариун цэвэр хэрхэн сахих, хувц хунраа яаж өмсгүү гэдэг ингээ энгийн талын юмнуудыг бидэрт аяг заадаг байсан. Тэгэхэд одоо бол ерөөсөд хүүхдүүдэд тийм мэдээлэл алга хичнээн нөгөө нэг ингээд онлайн ертөнц нээлттэй мэдээлэл нээлттэй ч гэсэн нөгөөдгийг нөгөө хэрэгжүүлдэг, хардаг, хяндаг, хэлдэг хүн алга байна. Энийг тэгээд нөгөө ганцхан эцэг их эсвэл багш нар эсвэл эмч нар гэж туйлширмааргүй санагддаг. Хаана л хэрэгт ингээд анхаарад өөрсдийнхөө одоо нэгдүгээр тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Хоёрдугаар гэхэд гэр орныхоо үр хүүхдүүд эргэн тойрон байгаа хүмүүстэй эргэн хүн болгоно л ингээд анхаарад явчвал ер нь өөрийгөө альва хүнд өвчнөөс сэргийлж болох юм аа. Одоо бол харьцангуй боломжтой гэж бодож байгаа. Тэгээ бас нөгөө одоо нөгөө хөдөлмөрийн насны залуучууд ялангуяа нөгөө эрэгтэй хүмүүс одоо дундаж наслалтаараа ч гэсэн эмэгтэйчүүдэд гүйцэхгүй байгаа шүү дээ. Одоо 10-аас 12 жилийн зөрүүтэй яваад байгаа. Энийг болохоор эрэгтэй хүмүүс яг амьдрал толгойлоод мөнгө төгрөг гээд өөрийгөө дандаа хоёр тавьдаг байх л та. Гэхдээ нөгөө гадны орны туршлагуудыг ингээ хараад байхаар одоо нөгөө ажилд ороход нь хамгийн анх эрүүл мэндийн үзлэг ордог те манайхан болохоор тэрийг нэг жоохон албан ёсны бүс нэг юм өөрсдөндөө анхаарал тавьсан биш зүгээр нөгөө ажилд орох тэр нэг цаасан дээр нэг сайенс буюу эрүүл гэж бичүүлэх гэсэн нэг тэгээд бичиж өгж байгаа эмч нар маань ч тэр бичүүлж байгаа
иргэн маань ч тэр ингээд нэг тийм орд төдий нэг тийм орондоод байгаа юм шиг санагддаг. Тэрийг бол бүр яг жинхэнэ албан ёстороо. Тэгээ тэрийг эргээд нөгөө албан байгууллагууд нь өөртөө тооцдог байв зүгээр байхгүй. Чи ажилд орохдоо ийм ирүүл гिचээд ягаад ингээд актлаад ингээд акт аваад байгаа юм бэ? Шалтгаан нь юу юм бэ гэдгийг ингээд хариуцлагатай хаана хариуцлагатай байх юм бол хөдөлмөрийн насны хүмүүс маань ч ирүүл байна. Ирчүүдийн маань ч гэсэн анхаард нөгөө цаанаас нь ажил үүргэн дээр шаардаад ирэхээр иргэн хүн болгон эрүүл мэндэ угаасаа ингээд анхаарал тавиад явах боломжтой гэж бас хардаг. Нөгөө талаар болохоор би бас одоо энэ юун дээр би өөрөө нийтийн олонны хуучнаар бол нийтийн олонны технологич инженер хүн байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо энэ цэцэрлэг ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийн өдөө олонны хөтөлбөр гээд яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр нөгөө галтгоо одоо тэр сургуулийн нийт хоол үйлдвэрлэлийн одоо тэр сав суулга яг тэр тоног төхөөрөмж нь бол сайн мөртлөөсөө ерөөсөө ганц орхигдуулаад байгаа юм нь юу гэхээр эрүүл ахуй. Хүнсний эрүүл ахуйч байхгүй нөгөө аяг тавгаа ариутгаж хэрэгэлдэг нөгөө үйлдвэрлэлийн сав суулга тоног төхөөрөмж хутга одоо гамганц бүх юм нөгөө юм ариутгалын нөгөө стандартын байх ёстой нөгөө ариутгалын тийм систем ерөөсөө байхгүй. Эн чинь нөгөө нэг хамгийн их нөлөөлөд өндөр байлгаад байгаа ходоодны хорт тавдрын маань дэвэргээд байгаа үндэс юм уу гэж хардаг. Би тэгсэн ирнэ энэ мэрэгчлэр төгссөн яг энэ нийтийн олонны эрүүл ахуй нийтийн олонны технологийн мэрэгчлэр Монголд шүтээс ер нь жилд аягүй цөөхөн хүүхд төгсдөг шүү дээ. Зөвхөн хамгийн олон төгслөө гэтэл 5, ер нь 3-аас 5-ийн хооронд л төгсдөг. Тэгээ энэ хүмүүс маань хайчдаг вэ гэхээр голцуул зүгээр нэг дүүргийн эрүүл ахуй ч юм уу эсвэл нэг зүгээр нэг тогооч ч юм уу хийгээ явдаг. Яг үндсэн дээр энэ хүмүүсийн мэрэгжлийн үн цэн алдагдсан. Тэгээ нэг хараа хяналт байхгүй болохоор нийгмийн ийм нийтээр би бол энэ ходоодны хорт тавдрыг ходоод улаан холын хорт тавдрыг бол тэгжэл боддог. Яг нийгмийн нөгөө эрүүл ахуй хангалтгүйгээс олж айгүй эрчимтэй явагдаж байгаа хавдар гэж хардаг байхгүй. Энийгээ жоохон анхаарад хаана төр засгийн ч гэсэн хувь аж ахуйн нэгж байгуулгын ч гэсэн ингээд системээр ингээд хоорондоо бас уялдаа холбоотой байх юм бол урьдчилан сэргийлэх боломжтой гэж боддог.